За энэ зөвшөөрлийн хууль тухайн үед ажлын хэсэг нь ган үе гишүүн ахлаад 381-ийн зөвшөөрөл болгосон. За үүний дараа бид энэ зөвшөөрлийн хуулийг шинжилгээгээд миний жилийн дараа ган үе гишүүний ажлын хэсэгтэй хамтарч ажилласан. Тухайн үед би хэрэг эрхлэлийн дарга байлаа. Нэгсэн зөвшөөрлийн зөвлөлийг ахалж ирсэн. За ингээд зөвшөөрлийн зөвлөлийг ахалж байхдаа яагаад хуулинд одоо нэг журмаар зөвшөөрөл олгож болохгүй. Шинэ дүрм гаргаж болохгүй. Шинэ одоо бүртгэл гэрчлэгээ сертификат магадлалын итгэмжил нэртэй янз бүрийн дарамт шахалт хувийн хвшилд үзүүлж болохгүй гэж заасан байхад яагаад журам гаргаж зохицуулсан юм бэ гэдэг шаардлагыг зөвшөөрлийн зөвлөл дээр тавьсан. Зөвшөөрлийн зөвлөл дээр шинэ зөвшөөрөл олгохдоо дүгнэлт авдаг байсан чинь аваагүйгээр дураараа одоо 20 гаруй зөвшөөрлийг нэмсэн тэр цаг үеэс хойш. Тэгээд ингээд зөвшөөрлийн зөвлөл дээр бид энийг яриад за энэ одоо хууль давсан журам байж болохгүй гэдэг 51 журам цуцалсан манай төрийн байгууллага байна. Одоо энэ хууль гарвал бараг 1100 төрийн журам дахиад цуцлаа штэ. Тэгээд засгийн газрын гишүүн энэ хуулийг барьж орж ирж болохгүй мэл. Энэ салбаруудын эрх ашиг өндөгдөөд ерөөсөө их зовлонтой. Тэр хаа нэгэн газар аваач гацаадаг эрх мэдэл тайртай хүмүүс олон. Тийм учраас би их хурлын дараагаар томилогдоод их хурлын гишүүнийхээ хуваар энэ хуулийг барьж байгаа. Ингээ хүн сурталчилж чөлөөлье гэдээ явж байна. Тэгэхгүй бол салбарын эрх ашиг яригдаад идэх байхгүй. Энийг ард. Тийм учраас сая AI дээр шинжилгээ хийлээ. 228 эдийн засгийн эрхчлөлийг зөрчиж байгаа хуулиуд байна шүү. 120 гаруй хүний эрх хэрэгжүүлэлт халтаа барах хууль гэдэг ингээд олон хуулийн зөрчил байна. Энийг шийдэхгүйгээр зах зээл дэх төрийн оролцоо буурахгүй. Дээрэс нь иргэд өөрөө бизнес эрхлээд амьдрал ахуйгаа аваад явах болцоо үүсэхгүй. Өнөөдөр энэ гомдол саналууд бол одоо энэ зөвшөөрөлтэй холбоотой саналууд бүр хэрээс хэтэрж байгаа шүү дээ. Тэгэхээр үүн дээр бол анхаарай гэдэг зорилгоор энэ хуулийг одоо ингээ оруулж ирсэн юм а гэдгийг та бүхэнд хэлье. За тэгээд ер нь яг вэ тэгээд хүн суртлаас чөлөөлөе, эдийн засгийн эрхчлөөний төлөө зах зээлд төрийн оролцоог бууруулъя. Ер нь Монгол хүн нэг том тус бид хүргэж чаддгүй маа гэхэд гай дотгор баг учруулъя. Олон юм ярихаал болъё. Ер нь ард түмнийг амар амгалан сайн сайхан амьдруулахын тулд зарим зүйлээс татгалзаж сурыг бүх юм мэдгээ болъё л гэдэг. Ингээд байгаа. Зөвшөөрлийг одоо мэдээлэл гэрчлэгээ сертификат магадлалын итгэмжил гэдээ янз бүрээр нэрлэлцэн. Тэрнээс биш зөвшөөрлийн тоо 20хон нэмэгдсэн гэдээ худлаа л да. 8900 өрчээд байл л да. Тэгээ одоо ч гэсэн зөвшөөрлийн хуульд энэ хориглолцсон л байгаа. Одоо зөвшөөрлийг өөр одоо ямар нэгэн хэлбэрээр гэрчлэгээ гэж нэрлэнэ үү, магадлалын итгэмжил гэж нэрлэнэ үү, сертификат гэж нэрлэнэ үү, ямар нэгэн зөвшөөрлийн хэлбэрийн одоо эрхийг олохыг хориглоно. Зөвшөөрлийн тэр 381 дотор багтаагүй л бол бусдын чөлөөтэй эрхэл гэж заачаад байхад жишээ нь нийслэл аймаг орон нутаг тэр бүртгэнэ гэж бичиж байгаа байхгүй. Тэгээ оюутлын цэг байгуулна бүртгэнэ гэж бүртгэхгүй бол эхлэхгүй л гэсэн үг. Гэхдээ тэр чинь гэрчлэгээс ямар ялгаа байх юм. Тэгээ хүмүүсийг ингээд ажилд хийхэд нь түүх учруулад байдаг. Өнөөдөр байгаль орчны чиглэлээр 9 баримт бичгийг олгохдоо 42 шат дамжлагтай байгаа. Байгаль орчны салбарынхаа соёл боловсролын чиглэлээр 20 баримт бичгийг олгохдоо 80 шат дамжлагтай байна. Хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 19 баримт бичгийг олгохын тулд 138 шат дамжлага дамжуулж байгаа шүү дээ. 138. Дээс томдог үлгэр шиг юм болж байгаа. Нэг ерөөсөө цонхноос цонхны хооронд. Эрүүл мэндийн чиглэлээр 33 баримт бичиг олгохдоо 126 шат дамжлагтай. Тэгээ юу гэдэг вэ гэхээр нэг журам байгаамаа, нэг сайдын тушаал байгаамаа, одоо яалч болдгоомаа гэдэг. Тэгэнгүүт энэ хуулиар бол тэр журмаар зохицуулах харилцаануудыг хууль руу татж авч байгаа. Хууль руу татж авч байгаа. Тэгэхээр 100-аад журмыг цуцлана. За энийг засгийн газар зөрөгтэй хийх ёстой. Тэгээ эн чинь хэрэг эрхлэлийн дарга байхад, эдийн засгийн сайд байхад хэрэг эрхлэлийн дарга зөвшөөрлийн зөвлөлийг байхалсан. Эдийн засгийн сайд байхад зөвшөөрлийн санг хариуцсан байхгүй. Тэгээ явж байгаад их хурлын дараагаар томилогдоод ган үе гишүүнтэй энэ ажил дээр хамтарч ирсэн учраас энэ ажлыг явуулсан. Ган үе гишүүн шатран сайд болоод удаагүй байгаа учраас эрх мэдлээсээ салъя гэдэг бас ихтгэл үнэмшил нь хэвээр байх шиг байна. Жилийн дараа ямар болохыг бас хэлж мэдэхгүй байдаг учраас засгийн газрын гишүүд энийг ярихаар энэ болдгүй мэл. Ерөөс болдгүй мэл.
Та яагаад салбараа ингэж байгаа юм бэ? Та одоо болохгүй шүү дээ сайдаа гэд ингээд идэх байхгүй. Мэргэжлийн холбоо бэлэн биш шүү дээ. Хуульчдын холбоо өөрөө гэрчлэгийг өгөө сургалтаа игээд болоод шүү дээ. Яагаад та нар бэлэн, эднэр бэлэн биш үү тий? Тэр цусгаас зөвшөөрөл өхийн төлөө тийг 10 20 нэгж юу гэж суудаа. Тэгэхээр авилгаас салыг бол ашиг сонирхлоос ангид бай гэвэл төрийн албан тушаалтнууд ажилдаа эзэн болоод хин нэгийн хамааралгүйгээр ажиллаа хийгээвэл зайлшгүй л энийг ингэж явуулах ёстой. Тэгээд нэр ус сольдог ийм одоо асуудлуудаас одоо холдох ийм боломж энэ хуулиар бол одоо нээгдэнэ. За хоёрдугаар асуултан дээр чиг үүргийн шинжилгээг бол яамдууд дээр хийсэн юм аа. Чиг үүргийн шинжилгээнүүдийг хийсэн чинь яам өөрөө төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага 1 минут учралдар. чиг үүргийн шинжилгээ хийхэд яам өөрөө зөвшөөрөл олгож байгаа мөртлөө өөрөө хянаад байгаа одоогийн байдлаар. Тэр чинь юу гэхээр салбарын хяналтууд яамдууд дээр очсон чинь өөрөө зөвшөөрөл олгочоод олгосон хувийнхаа байгууллагуудыг сайдын дор байгаа газрын дарга улсын байцаагч гэдэг нэртэй нөхөр очиж шалгаад энэ чинь ер нь эмх замбраагаа л алдчих штт. Энэ чинь тэгээд ойлгомжтой үстэй өөрөө зөвшөөрөл олгочоод өөрөө тэндээс очиж хянаад өөрөө өөрийгөө сайн муу гэж дүгнээд нэг ийм л байдалтай. Тэгэхээр цаашаа энэ хууль гарснараа тэр 100 журам бол хүчингүй болох ёстой. Хоёрдугаар тэр нэр ус сольж арга зал хэрэгэлдэг овн ихийг бол байхгүй болохгүй болвол одоо шадар сайд хэмбэг гав ийг гин асуурын гав ийг гişүүн гэвэл гав ийг гин тэ Баянголоо сонгогдсон хүн гэвэл гав ийг гин гэдэгтэй адилхан нэрийн солиол хүн адилхан байгаад байгаа. Яг адилхан юм хийгээд